Тун удахгүй ансалэгдэх гэж байгаа энэ хүмүүчүүд өглөө хөтөлбөртэйгээ хамттайгаа үзэгчтэй баярлалаа. Та бүхэндээ зочныхоо цагаар нэгэн сонирхолтой зочныг оролцуулаад байна. За, Мисс Андра Актемийн тэргүүн Бадам гэрлэгч маань манай нэвтрүүлэгт өргөдөрсөн байна. За, завгүй энэ их ажлынхаа хажуугаар манай нэвтрүүлэгт өргөдөж ирж оролцож байгаа танд маш их баярлалаа. Маш их баярлалаа. Айгуу гоё тууштай хичээл зүтгэлтэй өсгөө өрсөн учраас бас нэлээд гоё сэтгэл зүрх цаг бас зориулаад өрөөд ирлээ. Тэгээд нэвтрүүлгүүдэд энэ жилийн хувьд бол нэг оролцохгүй байгаа. Тэгээд ТV телевизээр та бүхэнтэйг уулзч байгаа маш их баяртай байна. 2024 оны тухайд та маань нэлийн завгүй бас үеийг өнгөрөөлөө тий. GSI байгууллагт бол би гишүүнээр ажилладаг. Одоо GSI Монгол байгууллагын гишүүн. За тэгээд GSI Монгол байгууллагатаа GSI Централ гэх салбар байгууллагын гишүүн байгаа. За тэгээд салбар байгууллагатаа бол тодорхой одоо нөгөө хороо хариуцаад бас ажиллаад явж байгаа. Тэгээд миний хувьд бол шинэ гишүүн. Тэгээд яг сая бол нөгөө шинэ гишүүн учраас шинэ гишүүдтэйгээ өрсөлдөөд тэгээд шилдэг шинэ гишүүн гэдэг шагнал авсан. Тэгээд тэр Монголын хамт олондоо маш баярлалаа гэж хэлмээр байна. Таны хувьд энэ жилийн тухайд нэлийн ол замаг дүүрэн байв уу гэж асуулаа шүү дээ. Андра Актемийн маань багш нар за тэр тусмаа миссүүд маань дэлхийн томоохон тэмцээнүүд маш амжилттай оролцлоо. Тэглээ яг хөө ер нь жил болгон манай Актемийн бэлтгэгдэж яваа тэр хүүхдүүд маань олон улсын тэмцээн орлогод маш амжилттай оролцдог. Тэгээ энэ бол үндсэндээ нөгөө Андра Актемийн үндсэн зорилго үзэл баримтлал түүн дээр нэмэх нь хувь хүний өөрийнх нь хүсэл тэмүүлэл арга гэрийн дэмжлэг гэдээ маш олон зүйлд уялдаа холбоотой амжилттай хэрэгжиж энэ олон улсын тэмцээнд бид нар Монгол гэдэг нэрийг дуудуулах боломжтой болдог. Тэгэхээр олон улсын тэмцээн гэдэг чинь өөрөө тийм хялбар зүйл юусоо биш л дээ. Тэр тэмцээнд оролцсон гэдэг нь өөрөө маш том нэр хүнд хариуцлага үүргийн тэгээд тэр нь хүүхдээс буюу тэр миссээс эсвэл тэр модулаас эсвэл одоо бурлаг спорт одоо хинч байсан гэсэн те хүнээс нь өөрөөс нь маш их одоо юм хүч хөдөлмөр цаг хугацаа зарцуулагддаг. Тэгэхээр тэрийг нь бид нар гоё өнгөлж сайжруулж те тэнцээ очиод нэг гялцах нөхцөлийг нь аюу сайн бүрдүүлээ тэр хөрсийг нь бий болгоод шат ахих нөхцөлийг нь бүрдүүлээд тэр зүйлүүд дээр нэлээд ажилдаг. Тэгээ хүүхдийг ер нь илүү хөгжүүлэх, ур чадвар олгох гэдэг нөхцөл рүүгээ илүү шилждэг гэсэн санаа. Та цаашдаа ер нь 25 онд ямар томоохон ажлуудыг бүтээе гэж зорж байна? За мэдээж 25 онд дахиад төлөвлөсөн зүйлүүд их олон байгаа даа. Тэгээд мэдээж сайхан зүйлүүд илүү олон болно. Хүн ер нь нэг юм бодлын хүчээр амьдардаг гэж санагддаг. Тэгээд надаа ингээд уншиж судлах тусам хүний бодож байгаа бодол төсөөлсөн төсөөлөл хэр сайн хүчтэй биелж чаддаг вэ гэдг нь ингээд нотлогдсон байдаг. Тэгэхээр би 25 онд бас нэг том зүйлийг ингээд төсөөлөд байж байгаа. Тэгээд айгүй өнгөтөөр тодорхой төсөөлөх гэж хичээж байгаа. Тэгээд тэгх тусам яг тэр зүйл маань нэг 80-аас 90% биелэлцтэй байгаад байгаа юм байна гэдэг би өнгөрсөн нэг 10 жил эргүүлээд харахад нэг юм эерэг дүгнэлттэй байгаад байгаа. Тэгэхээр сайн сайхан зүйлийг бодож тунгааж сайхан зүйлийг зорино гэдэг бол хүний тархинд уураг тархинд дандаа тэр нөгөө боломж арга замуудыг ингэж эрэлхийлж одоо боломжтой арга замыг зааж өгч байдаг юм шиг санагддаг л та. Тэгэхээр энийг гол нь ингээд нөгөө номон дээр ч бичсэн байдаг, шинжлэх ухаанаар судлаад тодорхойлцсон байдаг учраас би бас энэ телевиз үзэж байгаа хүмүүстэй ч гэсэн гоё тийм эерэг сайхан зүйлийг гэхдээ гол нь тодорхой маш нарийн төсөөлөөрэй гэж бас уриалмаар байгаа. Ер нь шинэ жилийн баярыг та ер нь хэр өргөнд хэлэхэр тэмдэглэдэг вэ? Ер нь айгаа өргөн дэдлэгэр тэмдэглэдэг. Тэгээд би чинь 4 хүүхэдтэй айлын том нь. Тэгээд манай дүүнэр бол бид нар ингээд нөгөө гэрте байхдаа одоо тусдаа гараагүй, ихтэй нөхөр болоогүй байхдаа тий ээжтэйгээ аавтайгаа ер нь бол гэрте айгүй тийм халуун дулаан уур амьсгалтай шинжилгээг өгддөг. Тэгээ одоо ч гэсэн заримдаа бол бид нар ингээд ээжиндээ очиод аав ээжиндээ очиод тэмдэглэдэг үеч гэсэн байдаг. Тэгээд тэр үедээ бид нар нэг юм гэр бүлийн өөрийн тусгай юм амттан хийдэг байхгүй. Тэр амттан маань бидний манай гэр бүлийн хувьд хамгийн онцгой тэр нөгөө ярилцах боломж, жилээд өгнөх боломж, те хоорондоо алдаа оноогоо цэгнэх боломж, тэгээд илүү сайхан зүйлийг төсөөлж мөрөөдөх, зорилго тавих тийм боломжийг бас бүрдүүлдэг юм. Баг тэр өдөрт зориулаад бид ингээ бүтэн өдөр зарцуулдаг. Тэр амттанд зориулаад тэгээд бүтэн өдөрчөнгөө тэрийг хийж байгаа үйл явц нь маш амттай. Тэгээд бүгд гар бие оролцдог болохоор шинжилгээ ур амьсгалыг яг би тэр гэр бүлийнхаа тэр нэг гахалтай хамтдаа байгаа цаг мөчөөр айгүй гоё төсөөлж ер нь тэрийг айгүй өгүүлж сандаг. Тийм болохоор үе нэг дүүнрээ уриалж агаад тэгээ зохион байгуулалт хийгээд тэгээ гэртээ ээжтэйгээ хамтдаа ингээд тэмдэглэх тохиолдол бас байгаа. Тэгээ одоо бүгдээрээ ингээд нэг ар гэр толгойлол дүүнэр бол ингээд ар гэртээ болж байгаа тий. Би бол одоо юу гэдгийг эхнэр хүн ухраас бас эхнэрийнхээ үргийг үздгээд явна. Тэгэхээр тус бүрдээ тэмдэглэдэг үе жилүүд ч гэсэн байгаа л да. Тэгээд гэтэл аль жил өөрөө тухайн жилээ ингээд дүгнж байгаа учраас магадгүй эх жил илүү сайжруулалт хийх тэр нөгөө боломж дээр нь гоё ярилцаад гоё сайхан төсөөлөөд эерэг зүйлийг бодох юм бол боломжгүй зүйл гэж байхгүй. Андра Актемийн маань хувьд энэ жил
шинэ жилийн баяраа хэр өгтөм. Нилийн том аз жаргалтай амжилттайгаар бас өгсөн. Тэгсэн. Андрактем 12 сарын 22-нд шинэ жилээ тэмдэглэсэн. Тэгээд шинэ жилийн баяр дээр бид нар одоо манайх ч нэг junior model гэдэг 6-аас 11 настай хүүхдүүдийн анги гэж байдаг. Тэгээд манай хүүхдүүдийн ангийн бараг 30-аад хүүхэд ирсэн байсан. Тэгээд тэрийг дагаад бас нэг 30-аад эцэг эхчүүд маань бас нэг хүүхдүүдэд авах гал хүргэж өгөөл ингээ хүлээгээд аяг хөөрхөн юм нэг юм уур амьсгалын хувьд бол аав ээж дил тод бүх юм шилэн тодорхой тий. Ингээд байж байгаа Андрактем хамгийн том давуу тал болов гэж боддгийн. Тэгээд бид нар эцэг эхчүүдтэйгээ гэрээтэй бас ажилладаг. Тэгээд манай үндсэн гэрээт модельуд буюу одоо өсвөр насны насан турш тэр модулууд маань ч гэсэн бүх одоо хүүхдүүдийн аав ээжтэй бид бас холбоотой ажилладаг. Тэгэхээр тэр нь өөрөө эргээд бидэрт их тухтай байдаг гэсэн. Тэгэхээр Андрактем 24 онд мэдээж Miss Universe тэмцээнд өөрийнхөө миссийг солио, Miss Earth тэмцээнд өөртөө миссийг явууллаа. Өөр Miss Tourism International гэдэг дахиад том тэмцээнд өөрийнхөө миссийг явууллаа. Ер нь оролцсон тэмцээн оролтон болгондоо хүүхдүүд маань дандаа шагнал урамшуулалтаа Монголынхаа нэрийг өндөр дөргөөд ирдэг. Тэгээд тэмцээн оролтон ч өөрөө тийм маш одоо өндөр ийм зохион байгуулалт, хувь хүний зохион байгуулалт, төсөл тэмүүлэл, ур чадвар гэдэг аюу их юм шаарддаг учраас яг энийг бол монголчууд одоо аюу сайн ойлгодог болчихчихлээ. Тэгээд энийг эхлэлийг тавьсан манай Баяр цэцэг гэдэг манай найз байдаг л та. Тэгээд Баяр цэцэг маань одоо ингээд үе үеийн дараагийн мессүүдийнхаа стандартыг аюу өндөр болгож өгсөн мессүүдийн нэг. Тэгэхээр яг энэ давшранд бас би найзгаа аюу санцсан байгаа юм шиг үү. Тэгээд Баяр цэцэг амнаас гарч байгааг бодоход тэгээд найз маань одоо Японд бас тамгуу төрж үчиг гаргах гээд ингээд продюсер ажиллааг явж байгаа. Тэгээд ер нь мисс гэдэг хүний гол цензур шаардлагыг Андрактем ч гэсэн тодорхой төвшөнд аюу сайн одоо дээшлүүлж те өшөө илүү нүдэнд харагдах үйц гард баригдах үйц те илүү ил тод шилэн тодорхой аюулгүй тэгээд ийм аз жаргалтай илүү сайн сайхнаар одоо бий болгож хүмүүст бас түгээн дэлгэрүүлэхийг зорж байгаа. Мисс хүн гэхээр за мэдээж хүмүүс за өндөр байх ёстой гэдэг шаардлага байдаг шүү дээ. Тэгэхээр таны хувьд бүр бага балчраас нь эхлээд миссийн бэлтгэж гинэ гэдэг энэ бага балчир хүүхдүүдийг та сонгон шалгаруулж авахдаа яг ямар шаардлага тавьдаг юм бэ? Ер нь бид нэг сургалтанд одоо манайх чи анхан шат гүнзгий шат тэгээ бэлтгэл модель гэсэн юм үндсэн 3 шат амжилга явна. Тэгэхээр анхан шатанд орж ирж байгаа хинт ч бид нар шалгуур тавьдаггүй. Яагаад гэхээр хүн хөгжий суралцъя гэж бодож байгаа бол бүх төрлийн хүнд нээлттэй байх хэрэгтэй. Харин бид нар ирсэн хойно тэр хүн өрсөл тэмүүлэл байгаа болвол тэрийг нь хөгжүүлээд гоё урамшуулад тэр хүүхдийг өвшөө хүнийг ч юм уу тэр хүүхдийг ч юм уу одоо өчигдроос илүү өнөөдрийг бий болгох тэр зорилгыг л гоё өөрт нь ойлгуулж илүү чадна гэдгийг нь ойлгуулж даваа талыг нь ойлгуулж сул талаа хүлээн зөвшөөрөх илүү сайжруулах тэр одоо арга барилыг нь зааж өгөх ч гэх юм уу ер нь хамтдаа хөгжих тэр нөхцөлийг бид нар аюу их эрэлхийлдэг. Тэгэхээр хүүхдүүд бол бид нар шаардлага тавьдаггүй. Анхан шатанд дисэж байгаа бүх хүүхдүүд бол нээлттэй оролцох манай сургалтанд суух бүрийн эрхтэй яагаад гэвэл энэ өөрөө гоо зүүн агсан түвшний мэдлэгийг олгодог юм сургалт учраас бид нар яг анхан шатанд бол загвар өмсгчийг эсвэл миссийг бэлтгэх зорилготой биш. Загвар өмсгч мессеж хүртэл эхлэл зэгтэй шүү дээ. Тэгэхээр тэр эхлэл зэг чи өөрөө хүн байх ухаанаас эхэлж байгаа. Тэгээд эргээд нэмэх нь хүн байх ухаан дээр нэмэх нөгөө гоо зүү хувийн хөгжил ёс суртахуун, ёс зүй гэдэг аюул олон асуудлууд хөндөгдөн. Тэгэхээр эдгээр зүйлүүдийг анхан шатанд нь ойлгуулна гэдэг нь зөв хүнийг бий болох боломж нөхцөл бүрдэж байгаа. Тэгэхээр тэр хүн цаашаа модель болно, мисс болно болохгүй байсан ч нийгэмдээ нэг зөв харилцаа хандлагатай, нэг эерэг сайхныг бодож түгээж чаддаг, нэг тийм сайхан зөв хүнийг бас бий болгох юмсан гэдэг үндсэн концепттэй явдгийн Андра маань. Анх за таны хувьд мисс болж исэн тэр үеэсээ одоо эргээд ингээд маш олон шав бэлтгэгдсэн энэ үеийн эргээд харахад ер нь танд нэг за би яг ийм л юм хүсэж штэ нөгөө бодол биелээ болдог гэдэг тэр бодол нь ер нь хэрэг биелсэн санагдаж байна. Маш их биелдэг. Ер нь би ингээд нөгөө бодож тунгаагаад тэргээ төсөөлөх айгуу тэгдэг хүн л дээ. Тэгээд тэрэндээ заавал хүрдэг. Тэгээд хүрсэн байна ямар шат амжилга явлаа юу сурлаа юун дээр алдлаа энэ алдсан алдааг дахиж давтахгүй тулд би аль хэсгээ сайжруулах уу гэдэг аюул тэгж нөгөө өөртөө их дүнэлт хийдэг одоо ямар нэгэн асуудал гарвал өөрлөгөө илүү ингэж харахыг хичээдэг. Тэнгүүд хүүхдүүдээ бас яг тэрийг зааж ингэж сургаж одоо үлгэрлэж гэх юм уу аль болох тэрхийг их зорддог. Тэгээд андаад маань суралцж байгаа хүүхдүүдийг би одоо нөгөө аюу халуун дулаан ээж шиг нэгч шиг тэр мэдрэмжийг манай хамт олон хүүхийг хичээдэг. Тэгээд би ч нөгөө ганцаараа ажилтгүй аюу олуулаа бид нар бүтэн баг ажилтдаг учраас Андрактем үзэл баримтлалаа алсын хараагаа тодорхой болгоод ингээд урт холын замдаа бид нар их амжилттай ажиллахыг хичээж байгаа. Тэгэхээр цааш ч гэсэн бидний хийх зорих одоо хийх хүсэж байгаа зүйлүүд мэдээж маш их том агуулгаараа их агуулга төвшөнд нь харж байгаа. Тэгээд
манай академи хамт олон өөрөө их тийм одоо алсын яриагаа ойлгоцсон өөрсдөө зөв хүмүүс ажилладаг учраас академи маань нэр хүндч тэр академид маань хандахыг хүсэж байгаа аав ээж нар ч тэр те өшөө тэлж сайжруулах боломжч тэр тэгээ нийгэмд эзлэх байр суурь тодорхой зөв эерэг нөлөөлөл гэх мэтчлэн олон зүйлээрээ бас сайн сайхныг түгээх бас зорж байгаа. Тэгэхээр Андре академийн хувьд бол бид нар маш таатай юм уур амьсгалтай 24 хоног бас бүтээлээ. Тэгээ 25 он илүү гайхалтай байна гэдэгт итгэлтэй байгаа. Мисүүд маань бол маш олон талаараа нийгэмд эерэг нөлөөллийг үзүүлдэг шүү дээ тий. Хүмүүнлэгийн үйл ажиллагаанд маш ихээр оролцдог. За таны хувьд хамгийн сүүлд оролцсон хүмүүнлэгийн үйл ажиллагаа. За тэгээд хамгийн дурсууштай хүмүүнлэгийн үйл ажиллагаагаа нэрлэвэл. За одоо ингээд мисс 2009 онд би ч Монголын мисс болсон. Тэгээ 2009 оноос хойш ихээр би ч одоо нэлээд одоо дээр үе мисс болчихжээ л да. Тэгэхээр тэрнээс хойш болоод ингээд манай академиар дамжаад ингээд миссийн тэмцээнд оролцоод, олон улсын тэмцээнд оролцоод ингэсэн хүмүүс бол бараг 20 орчим хүмүүс ингээд тэмцээн оролцоод амжилттай оролцож байна. Тэгээд өөр жижиг том өшөө тэмцээнүүдийг нэмэх юм бол ахаад энэ тоо нэмэгдэнэ. Тэгэхээр одоо нөгөө миссийн тэмцээн мисс хүн байна гэдэг өөрөө нэг ойлголттой. Миссийг бүтээнэ гэдэг ахаад нэг ойлголт. Гэтэ бидний гол зорилго бол Андре академийн гол зорилго бол мисс хүн бүтээх гэдэг үндсэн агуулга явдаггүй. Тэр бол ингээд манай үндсэн гол том агуулгын нэг шигтгэх хэсэг болчихж байгаа байхгүй. Гол агуулга бол зөв хүнийг бий болгох. Тэгээ зөв хүнийг бүтээх, өөртөө ихтэй, ур чадвартай, олоосод өрсөлдөх чадвартай тий. Өөрийгөө илэрхийлж чаддаг тийм одоо харилцааны өндөр ёс зүйтэй. Тэгээ дээр нь ахаад хөгжих хүсэлтэй, суралцах хүсэлтэй тэр хүнийг бий болгох юм одоо маш одоо том юм одоо юм зорилго өртлөөд ажиллаж байгаа байхгүй манай хамт олон. Тэгэхээр яг одоо миссийн тэмцээнд оролцох охтуудыгаа ч гэсэн цойж бэлтгэхтэй. Яг энэ талаас нь аав ээжтэй нэг сайн ойлголцоо хичээдэг. Тэгэхээр эцэг их нь аягүй сайн дэмжиж байгаа хүмүүс бол аягүй амжилт гаргадаг. Тэгэхээр эцэг их нь хэр дэмжиж байгаа вэ гэдэгс шалтгаална. Тэгээд ер нь маш олон эцэг ихийн бодлыг бас өөрчилсөн манай Андре академи. Тэгээд яг эцэг эхчүүд нөгөө үл итгэх байдлаар ирдэг хүмүүс ч гэсэн аягүй олон байдаг. Тэгээд тэглээ гэхэд бид нар бүх юм шилэн тодорхой яг ямар процедураар яах юм, хэн тэрийг заах юм, тэ хэн сургах юм, хэн нөлөөлж байгаа. Тэр нөлөөлж байгаа хүн өөрөө ямар амьдралтай, ямар байдлаар ёс зүй, ёс суртахуунтай тэ. Яг энэнийг бодоод үзэхээр бид нар их бардам ажиллах нөхцөл бүрдэж байгаа гэсэн үг. Тэгэхээр яг мисс бэлтэн, модель бэлтэн гэхээс илүү бид нар зөв хүнийг бэлтэж байгаа. Тэгэхээр тэр зөв хүн маань өөрөө замаа сонгоно. Мисс болох юм уу, модель болох юм уу, шинжлэх ухаанч болох юм уу, багш болох юм уу, дуучин болох юм уу, хэн болох нь тэрийг өөрөө шийднэ. Харин тэр хүн болох нь, тэр мэрэгжил болох нь хэрэгтэй ур чадварыг бид нар тэр хүүхдэд өгөх юмсан гэж зорж байгаа. Тэгэхээр энэ маань бидний гол нөгөө алсын араа учраас, алсын арааны гол бүтэц одоо загварчлал учраас магадгүй Андре академи тасралтгүй үйл ажиллагаагаа одоо 12 дахь жилдээ үйл ажиллагаа руу орж байна да. Тийм. За мисс ер нь бүсгүй хүн болгоны дотор л мисс за гүнжүүд байдаг гэж ярьдаг шүү дээ тий. Таны хувьд бас яриандааш нэлээдгүүд урьдлаа. За заавал бид нар мисс гоо бүсгүй шалгар болох гайгүй гэд. За ээж болсон хойно ч юм уу бүсгүүчүүд маань танай академид за би гоо зүүн мэдрэмж авъя, би гоё болъё гэд хандж байгаа тохиолдол ер нь байдгүй. Манай хугацаа тустай ангитай. Насан туршидтын тустай ангитай. Тэр анги маань 2013 оноос эхлээд ерөөсөө л анх манай Андраг үүсгэн байгуулснаас эхлээд яг одоо тэр ангиг бас нээж исэн. Тэгэхээр бид нар бол 21 нэмэх буюу насан туршидтын анги авдаг. Тэгээ ихэвчлэн бол 30 нэмэх. 30-аас нэг 55 насны хооронд бүсгүүчүүдээр суралцдаг. Яг хөө бүсгүүчүүд маань одоо нөгөө одоо эргэн тойрныхаа хүмүүсээс шалтгаалаад яг өөрийнхөө хаана явж байгаа эсвэл гоё болж байгаагаа ингээд нөгөө эргэн тойрны хүмүүс чинь айгүй нөлөөлдөг шүү дээ. Ер нь магадгүй ингээд нөхрөнч гэдэг юм уу эсвэл одоо эгчтэй амаатан садамж гэдэг юм уу те. Эрэг одоо манад яваад эрэг сайхан үг хэлвэл тэр хүн ингээд маш гоё цэцгэлдэг. Харин чи хизээ юм болцсон те. Чи өөрийгөө мисс болно гэж бодоо юу гэлж шилдэг хүмүүс эргэн тойронд маш олон байдаг юм байлээ. Тэгээд тэрнээс шалтгаалаад хүн айгүй ингээд нөгөө хумигдаад нөгөө зорилго нь сарнаад те. Ингэдэг тохиолдол айгүй олон байдаг. Тэгэхээр ер нь эмэгтэй хүн за эрэгтэй хүн ч гэлтгүү хідэн ч настай байж болно. Ямар ч хүн байж болно. Ямар ч мэрэгчлээ, ямар ч зорилготой байж болно те. Гагцуу эмэгтэй хүн нүү үнэн. Эрэгтэй хүн нүү үнэн те. Тэгэхээр ер нь бол хорвоо дэлхий дээр бид нар ингээд яг олон ос даяар буюу дийлэнхтэй хүлэн зөвшөөрөгдөг хоёр хүсэл байгаа шүү дээ те. Тэгвэл яг энэ хоёр хүс маань өөрийн гэсэн шин чанартай шүү дээ. Эмэгтэй хүн гэвэл мэдээж тэр эмэгтэйлэг байдлыг бид нар өөртөө шигтгэж магадгүй шаардлагатай гэсэн тохиолдолд өөртөө цаг зориулж чаддаг байж ээж те өөрийгөө гоё болгож чаддаг байж ээж тэр арга ухааныг мэддэг байж ээж гоё өөртөө жаргалтай байдаг. Энэ нөх хин нэгэнд гоё харагдах тохиолдол ерөөсөө биш шүү. Эмэгтэй хүн өөрөө толинд өөрийгөө хараад өөртөө жаргалтай, багталтай тийм өөрийгөө хайрлаж байгаа мэдрэмжийг авахаараа эмэгтэй хүн цэцгэлдэг.
Тэгэхээр тэр мэдрэмжийг нь өгнө гэдэг нь л Андре Академи хамгийн гол одоо чухал зорилго. Тэгэхээр бид нар ямар ч төрлийн эмэгтэйчүүдийг хүлээж авахд бэлэн ямар ч ажилтай хүмүүс манад хамтахад бэлэн гол нь тэр хүн өөрчлөгдөх хүсэлтэй л байх хэрэгтэй. Ер нь бол өөрчлөлт гэдгийг бид нар аюу том чухал зүйл гэж одоо үздэг. Тэгэхээр өчигдрөөсөө илүү өнөөдөр өөрчлөгдсөн байна л гэдэг гол зорилго тий. Магадгүй өчигдрөөсөө илүү өөрчлөгдөнө гэдэг чинь магадгүй 2 хоногийн өмнөөс эсвэл 3 хоногийн өмнөхөөс ахаад өөрчлөгдсөн гэсэн үг тий. Та 3 хоногийн өмнөх таны эдэс чинь яг 3 хоногийн өмнөхөр ажиллахгүй байхгүй. Яг одоогоор ажиллаж байгаа тий. Тэгэхээр тэр 3 хоногийн авсан тэр мэдлэг, сайхан ур чадвар, гоё зөв энерги өнөөдөр таныг ахаад нэг шат сайжруулж л байгаа байхгүй. Тэгэхээр тэр ерөөсөө цаг минут доол тутамд тий шат дахиж сайжрах тэр нөхцөлийг л хүсэж байгаа хүмүүс манад нээлттэй гэсэн үг. За яг одоо хэдэн жилийн өмнө таныг харахад яг л энэ хിവэрээ байсан. Энэ гоо сайхныхаа нууцаас манай бүсгүүчүүдэд хуваалцвал. За тэгээд мэдээж эмэгтэй хүн өөрийгөө хамгийн түрүүнд хайрлах хэрэгтэй. Би тэгээд хүмүүст ингээд хэлэхээр хүмүүс ихэвчлэн ингээд жоохон зарим талаар бол ямар амар хувиач байсан юм бэ гэж боддог тохиолдол байдаг л да. Тэгээд би хувиач их муу зүйл гэж юу н боддоггүй. Тэгээд яг энэ өөрөө хэм хэмжээтэй байх хэрэгтэй. Яг хаана гарах вэ гэдэг нь тодорхой байх хэрэгтэй. Тэгэхээр миний хувьд бол би яг өөртөө зориулж байгаа цаг хугацаанд аяга хувиач юм тэгээ буюу одоо өөрийнхөө цагийг их харамлдаг гэсэн үг. Унтах цагаа тодорхой гаргацсан байдаг тий. Арьсан арчлах цагаа тодорхой гаргацсан байдаг. Баам дэвтэх цагаа тодорхой гаргацсан байдаг. Өдөр болго өөртөө эрүүл мэндэд зориулаад тэр тасгал хөдөлгөөний цаг байна уу тий. Тэр одоо нөгөө эрүүл мэндийн янз бүрийн үйл ажиллагаанд оролцох цаг байна уу. Тэр болгоно ингээд төлөвлөсөн байдаг. Тэгэнгүүт эргээд энэ маань надад их тав тух мэдрүүлдэг. Өөртөө хайртай байгаа, анхаарал тавьж байгаа, өөртөө цаг зориулж байгаа надад ийм жаргалтай мөчийг илүү олон болгодог байхгүй. Тэгэхээр энэ миний л одоо арга барил те. Магадгүй энэ арга барилаас өшөө би өөр хүний арга барилаас суралцах боломж ч байгаа те. Ахаад миний арга барилаас ахаад суралцмаар хүсэлтэй хүн байх юм бол хуваалцахад бэлэн те. Хүн ер нь нөгөө мэдж байгаа чадж байгаа зүйлээ эсвэл одоо хүмүүсийн нүдэн дээр магадгүй ингээд модель гэдэг энэ мэрэгчлээ айгу амархан харагддаг бол тэрийг их амархан харагдуултал нь мэрэгчлийн болсон байна л гэсэн үг шүү дээ. Их гоё харагдуултал нь мэрэгжлийн болсон байна гэсэн. Энэ бол маш их хүс хүч, цаг хугацаа, ур чадвар, хөрөнгө мөнгө, сэтгэл зүрх зориулагддаг. Тэгэхээр энэ болгоныг ингээд хүмүүст ингээд жижиггээр гоё нөлөөллөөрөө ойлгуулахыг зорддог. Тэгээд мэдээж нөгөө идэж ууж байгаа зүйл чухал. Хамгийн гол нь өөрийгөө хайрлаж байгаа нь хамгийн номер 1. Ерөөсөө өөртөө ихтэй яаж болох вэ гэдэг нь өөрийгөө хайрласнаас эхэлдэг байхгүй. Тэгэхээр өөртөө ихтэй болмоор байгаа бол өөрийгөө хайрлахаас эхэлнэ гэсэн. Өөрийгөө хайрлах гэдэг нь дотор маш олон зүйлүүд үйлдэлүүдийг дагуулж байна тий. Тэгээд өөрийгөө хайрлах гэдэг нь өөртөө гоё үг хэлээ суугаад байна гэсэн үг биш тий. Гоё үг хэллээ араас нь заавал үйлдэлх юм тий. За миний арьс гоё байх хэрэгтэй гэх юм бол тэр арьсандаа зориос өөр хайрсны онцлогийг мэддэг байх хэрэгтэй. Тэрийг онцлуулаад тодорхойлцсон байх хэрэгтэй. За тэгээд нөгөө насандаа зориулсан тэр эмчилгээнүүдийг хийлэгдэх байх хэрэгтэй. Зөв сайн бүтээгдэхүүн хэрэглэдэг байх жишээ нэ тий. Ингээд тэрэндээ зориулаад зөв зүйл идэж уудаг байх жишээ нэ. Жишээ нь би бол одоо нөгөө биедээ таардаг идэж уух зүйлийг мэднэ. Одоо магадгүй аль алкогол таардаг би чинь аягүй сайн мэднэ. Тэгэхээр таардаг зүйлээ би ерөөсөө хэрэглэдэггүй. Хэрэглэхгүйгээ хэлэх нь над миний амнаас аягүй гой зөрөгтэй гардаг. Одоо хүмүүсийн хажууд хүмүүсийг тавгад туулахгүй тулд хэлэхгүй гэдэг бол энэ өөртөө хайргүй байгаа. Тий, яг тий яг хүмүүс янз янзаар тайлбарлах зөв миний өнцгөөс бол би өөрийгөө хайрладаг учраас яг энэ өөртөө зориулж байгаа тэр зүйлээ амар өндөр цензурээр авч үзэхээс аргагүй болчихж байгаа. Тэгжээч би өөртөө таалагдчих байгаа гэсэн үг. Өөртөө таалагдах тэр энерги маань эргээд олон хүмүүст гоё сонсож болмоор хүн байна. Үлгэрлэж одоо суралцаж болмоор хүн байна ч гэдэг юм уу те. Тэр мэдрэмжийг өгнө шүү дээ. Тэгээ миний өгөх гээд байгаа зүйл өөрөө хуваалцах учраас хуваалцахын тулд өөрөө нэгдүгээр тархиад үргэж цэнэглэх хэрэгтэй те. Нөгөө талаа тэрийг үлгэрлэж ойлгуулах хэрэгтэй. Яг нүдэн дээр нь тодорхой одоо зөв харилцаа одоо хүмүүс санал болгож байгаа бол өөрөө зөв харилцаатай байх шаардлагатай ч гэдэг юм уу. Хүн өөрөө үйлдэлтгүй зүйлээ бусдад одоо нөгөө нөлөөлөх эрхгүй шүү дээ. Тэгэхээр тэр талдаа айгүй их өндөр сахилга баттай амьдардаг. Тэгээ тэр сахилга баттай би өөрөө дасцсан. Ер нь тэр нь миний хувьд юм зовоод зүдрээд хийдэг зүйлэрс биш учраас тэр сахилга бат өөрөө хүн болгонд янз янзын төвшөнд оршиж байгаа. Тэгэхээр тэрийг яаж менеж хийх вэ буюу зохицуулах вэ гэдгийг л хүмүүс өөрсдөө шийднэ гэсэн үг шүү дээ. За он салгидах байгаа энэ хүмүүстүүд бас манай нэвтрүүлэгтээ хамттайгаа үзэгчдтэй бас та гоё мэдчилгээ төвшүүлээч. За тэгээ нэвтрүүлгээ үзэн сууж байгаа шинэ оноо угтах гад хүлээж байгаа гэр бүлээрээ найз нөхдөөрөө хамт олноороо ч гэдэг юм уу хайртай дотны бүх хүмүүстэйгээ хамт байгаа та бүхэндээ яг одоогийн цаг мөчөө маш гоё хайрлаарай гэж уриалмаар байна. Тэгээд яг энэ таны яг одоо мэдэрч байгаа энэ сонсож байгаа хүрж байгаа тэр цаг мөч дахин давтагдахгүй учраас энэ цаг мөчөө та хайрлаад харин энэ цаг мөчөө чаргалтайг нь илүү үржүүлээд хэцүү байгааг нь илүү хумаад те илүү сайн сайхан зүйл рүү тэмүүлээд тархиндаа маш тодорхой төсөөлөд
жаргалыг өөрөө бүтээдэг хүн байгаарэ гэж бас уриалмаар байна. За бас манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч Якобс кофегийн зүгээс танд бас юм гарын бэлэг ирүүлсэн байгаа. За баярлалаа. Би их кофе ч хүн. За баярлалаа. Гоё кофе. За өнөөдөр манай нэвтрүүлэгт өргөдөж оролцоод алтан цаг зав зарцуулсан танд маш их баярлалаа. Маш их баярлалаа та бүхэндээ. Шинэ оны мэнд хүргье. За өглөө хөтөлбөртэй хамтдаа үзэгчдээ баярлалаа. Хөтөлбөр үргэлжилж байна.